Монгол орны зүүн өмнөд хязгаар нутаг болох Дорногов аймгийн Улаанбаатар сум Сайн-Шанд хотоос 138 км-ийн зайтай. Энэ сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Францын хөрөнгө оруулалттай Areva компаниг бид зөр очлоо. Монгол улсад 10 жил хайгуул хийн Дорногов аймгийн нутаг дахь Дулаан уул, Зөв Чаваа ураны ордуудын нөөцийг тогтоогод байгаа энэ компани газар дор уус харгаар ураныг олборлож байгаа Казахстан дахь туршлагаа Монголд хэрэгжүүлж байгаагаа танилцуулсан юм а. Ураны асуудал ярихаар монголчууд бид хор уршгийг нь Чернобылийн атомын станцад гарсан сүрэл хамгийн сүүлд Японы Фукушимагийн газар хөдлөлтөөс үүдсэн атомын станцын хохирлоор нь сонсож ойлгож ирсэн. Гэвч уран бол алт мөнгө шиг байгаль дээр энэ тэмдгүү байдаг өргөн тархалтай металл гэдгийг геологчид хэлж байна. Уран стратегийн чухал ашигт малтмал бөгөөд хайгуулын ажлын үр дүнгээр ашиглаж болох үс нөөцийг илрүүлдэг байна. Дорногов аймаг дахь Дулаан уул ордын нөөцийг 8,000 тонн, Зөв Чаваагийн ордын нөөцийг 56,000 тонн хэмээн тогтоосноор Монгол улс албан ёсоор ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч 10 орны игнэнд багтсан байна. Дорногов аймагт хоорондоо 30 км-ийн зайд 150-аас 200 м-ийн гүнд элсэн чулуун давхаргад орших дээрх хоёр орд нь Royal Front төрлийн ордод багтдаг байна. Royal Front төрлийн орд нь олон сая жилийн гүний усны зөөглийн үр дүнд хотгоруудад бий болсон ураны хуримтлал юм байна. Геологийн нөхцөл байдлаас шалтгаалаад ураны нөөц олон хэлбэрийн орд үүсгэн тогтсон байдаг. Түүнийг ил далд аргаар гарган авдаг. Монголын нутагт байгаа Royal Front төрлийн ийм ордуудыг газар дор уусган олборлох технологиор ашиглах боломжтой. Areva компани энэ аргаар Америкийн нэгдсэн улс Казахстанд олборлолт явуулсан баялаг туршлагатай. Бид Дулаан уул ордод 2010 оноос энэ технологиг ашиглан хайгуулын олборлолт хийж байна. За энгийнээр хэлбэл шахах хоолоогоор маш бага тунтай үйлдвэрлэлийн уусгах шингэнийг хөдөр рүү тодорхой даралтаар шахаж, ураныг уусган, уранаар хансан шингэнийг шахсантайгаа ижил тэнцүү даралтаар соруулан авч газар дээр байлгах үйлдвэрлэлийн машин дотор синтетик давиргаад ураныг наалдуулж авах олборлолтын аргыг хилээд байгаа юм а. Ураныг ил болон далд урхайн хэлбэрээр мөн сүүлийн үед эзер буюу газар доор уусган олборлох аргаар олборлох болсон байна. Ийм аргыг бага агуулгатай геологийн онцлог тогтцтой ордуудад ашигладаг байна. Эдгээр ордууд нь тасралтгүй үргэлжилсэн том талбайг эзлэгч агууламж байхтай. Гэхдээ Зөв Чаваагийн орд дэлхийн хэмжээнд сүүлийн 10 жилд илрүүлсэн хамгийн том ордод багтаж байна. Уран нь хүчил төрөгчөөр баялаг хүчлэг усанд амархан унсдаг ба хүчил төрөгчөөр дутмаг ангижирсан орчин буюу ургамлын үлдэгдлээр баялаг орчинд илүү их хуримтлагддаг байна. Ингэж уран нь борооны ус голын урсгалаар зөөгдөн ангижирсан орчин болох хүчил төрөгчгүй орчинд уусдаггүй учраас эсэлдэлд ангижирлын зааг дээр хуримтлагдан Royal Front төрлийн ордыг үүсгдэг байна. За энэ төрлийн ордын нэг том жишээ нь Дулаан уул, Зөв Чаваагийн ураны ордууд юм. Бид дуршилтын олборлолт хийхин тулд 2 торлолоос бүрдсэн цооногийн талбай байгуулсан. Торлол тус бүр 6 өнцөгт хэлбэртэй бөгөөд булан төс бүрт нь шахалтын төв хэсэгт нь үйлдвэрлэлийн цооног байрлуулсан. Ер нь газар доор уусган олборлох технологиг ураны агуулга багтай ордуудад ашигладаг. Өөрөөр хэлбэл олборлох гэж байгаа ашигт малтамлаа шингэн хэлбэрт оруулж тусгай битүү хоолоогоор татан боловсруулах үйлдвэр рүүгээ татах маягаар олборлдог учраас газрын хөрсөнд орж ил үйлдвэрлэлийн талбайд ч ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх боломжгүй юм а. Газар доор уусган олборлох аргыг хэрэглэвэл овоолгох шороо гарахгүй, олборлолт явуулахдаа өргөндлөг хийж 150 м-ийн гүнд байгаа ураантай ус руу хүхрийн хүчил шахдаг. Эргээд хүхрийн хүчилтэй усыг гаргаж аваад ураныг давирахад наалдуулж авна. Ураанаа наалдуулж авсны дараа усаа цэвэршүүлээд буцаагаад шахдаг. Тиймээс ч байгаль орчинд аюул хор учруулахгүйгээс гадна бусад төрлийн уурхаагаас ч нэмэлт ус хэрэглэдэггүйгээр онцлог юм а. Ундны ус газрын гадаргаас 20 м-ийн зайд байдаг. Харин ураантай ус ундны уснаас маш гүнд байж, дээр доороо ус нэвчихгүй шаварлагтай байдаг учраас хөрсний бохирдол үүсэх ямар ч үндэсгүй гэдгийг тайлбарлаж байна. Areva компани туршилтын хугацаанд олборлсон 2500 кг ураныг давирахад наалдуулан хадгалдаг бөгөөд цөмийн энергийн газраас байнга шалгаж хяналт тавьдаг байна. Газар доор уусган олборлох технологиг Areva компани Казахстан улсад хэрэгжүүлж хүрээлэн байгаа байгаль орчин хүм алд ямар ч хор нөлөөгүй гэдгийг харуулж чадсан.
Энэ арга ашиглан Дорногов аймгийн Дулаан уул дахь ордод туршилтын хайгуулыг хийж байна. За ер нь газар доор уусхан олбордох технологийн ил болон далд уурхагаас ялгарх гол онцлог нь газрын хэвлийг хөндөхгүй бүх зүйл нь газрын хэвлийн дор байж цикл маягаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эргэлдэж байдгаараа онцлогтой. За дээр нь эдийн засагт маш өндөр ач холбогдолтой ийм технологиор дэлхийн уран албарлтын 46%-ийг гүйцэтгэж байна. Өргөжлөгийн машин бол яг энэ ордын төв үсгийн технологийн туршилтын дээжлэлтийн өрнөн дээр зогсож байна л да. За энэ геологийн үднээс ярих юм бол энэ орд маань уран сайн шандын ураны дүүргийн зүүн баянгийн бассейн хамрагдах тийм орд байгаа. Тэгээд энэ ордын нас маань дээд зэрдийн настай 145-аас 65 сая жилийн орчмын тийм настай элсэн чулуунд хөрөнгөлөгдсөн тийм орол буруун төрлийн орд юм аа. За одоо ингээд энэ 100 метрээс эхлээд 50 метр орчим ойролцоогоор гэрэнтэй өрнөлгүүдийн нөгөө зузаан нь болдог байгаа. Тэгээ одоо гэрэнтэй өрнөлгийн яг дундаа явж байна. Одоо удахгүй гэрэн орч ирэх байна. Манай компани яг гол 4 талбай одоо энэ зурган дээр харагдаж байна. Энд одоо 2002 оноос хойш манайх бол миний 410 мянган төгрөг метр өрнөчээд байна. Энэ зөөгчөөг ордор бол 200 мянган төгрөг оногдох юм. Энэ одоо энэ зургт үзүүлсэн байгаа энэ цэгүүд бол ерөөсөө өрнөцсөн цэгүүдийн байрлал. Энэ өнгөөр ялгаатай эрдчил улаан багцсан их тэгээ шар цагаан болгоцсноо баг илэрсэн цагаанууд бол одоо эрдчил илрээгүй байна гэсэн. Одоо энэ зураг дээр байгаа энэ цэнхэр өрнүүд бол одоо энэ хайгуул хийж байгаа өрнүүдийн байрлалыг тодорхойлсон байна. Кожогов компанитай хамтарч ажиллаад нийт одоо 8 жил болж байна. Гэхдээ бол Кожогов компани захиалгаар одоо өрнөлийн ажлаа гүйцэтгэдэг ийм л компани байгаа юм да. Тоног төхөөрөмжийн хувьд бол ханжины бүгдээр Солонгос улсын ханжины павер 6000, 7000, 9000 гэсэн одоо давхар гэрэнтэй өрнөлөг өрнөждөг ийм өрмөр өрнөж байгаа. Байгаль дэлхийн олон сая жилийн хувьсэлд өөрчлөлтөөр манай улсын Дорногов аймаг дахь ураны ордыг бий болгосон. Байгалаасаа чулуулагт агуулгадах ураныг борооны ус зөөвөрлөдөг. Уран нь борооны усанд уусч хөрс болон хурдсын үе давхаргад нэвчин. За тунмал хурдсын үе нь үйл нэвчих шаврын үе, нэвчүүлэгч элсэрхэг үе давхаргад зөөгдөж байдаг. Усны урсгал нь өөр химийн шин чанар бүхий байгалийн нөхцөлд очиход уран бэгчин шинэ хуучин орчныхаа заг дээр тунаж хоригдлогддог байна. Цаг хугацаа өнгөрөх тусам урсгалаар зөөгцөөр ураны хоримтлал нэмэгцээр байдаг. За байгалийн ийм ураны хоримтлалыг нээн идэвхжүүлэхийн тулд геолог хайгуулын ажилд олон жилийг зарцуулдаг байна. Байгаль дэлхийн хэмжээний ураныг нэг газарт хоримтлуулдаг. Ингэж хоримтлагдсан ураныг эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтайгаар олборлох оновчтой арга нь газар доор уусхан олборлох арга юм. Бид энэ хугацаанд нийтдээ 1000 гаруй цооног өрөмдөн их хэмжээний хөрөнгө зарцуулсны үр дүнд дээрх хоёр ордыг нээн илрүүлээд байна. Уран аюултай гэдэг ойлголт монголчуудын дунд их байна. Энэ нь ч аргагүй. Гэхдээ энд нэг зүйлийг онцгойлон хэлэхэд ураныг олборлох явцад ямар ч аюул байхгүй. Ураныг олборлож шар нунтаг болгосон хойноо боловсруулж үйлдвэрлэлд оруулснаар цөмийн түлш болдог. Энэ тохиолдолд хортой болно. Монголд ураныг олборлоод эцсийн байдлаар шар нунтгал болгох учраас хор хөнөөлийн талаар санаа зовох хэрэггүй гэдгийг хэлмээр байна. Дорногов аймгийн Дулаан уул Зөөвч хаваагийн хайгуулын ажил одоо ч дуусаагүй. Наривчсан хайгуулын хүрээнд ордын хийл хязгаарыг тогтоох судалгааны ажил хийгдэж байна. Эдгээр ордоос уран олборлоход ундны усанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй. Ураны агуулга ихтэй ундны бус усны үе хүм малын хэрэгэлдэг ундны усны үеэс 150 гаруй метрийн гүнд оршдог хэмээн тайлбарлаж байна. Ер нь уран агуулсан элсэн давхарган дээд доод талаараа үйл нэвтрүүлэгч шаврын давхаргаар тусгаарлагдсан эсхийг судалж байж олборлолт явуулдаг байна. Кожогов компанийн зөвхөн урантай улс
үеийг busны бүх дагаврын хяналтын цооногийн тусламжтайгаар байнга хянаж дээж цөмийн энергийн газарт явуулдаг байна. За дулаан бол Казахстан улсад ашиглаж байгаа газар доор уусгах аргыг амжилттай туршсан. За эх оноос зөөвч овоо ордын нөөц олборлох техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан үүний хүрээнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, эдийн засгийн үр ашиг зэргийг тодорхой гаргах юм байна. Уулуурхан үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл аюулгүй ажиллагааг чухалчилж байдгаас танилцуулсан юм а. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны алтан дурмыг мөрдөж цацрагийн хэмжилтийг тогтмол хийдэг байна. За өнөөдрийн байдлаар манай компанийн хувьд бол сүүлийн 10 сарын байдлаар сүүлийн 2 жил ослогоо ажилласан байгаа. За 2 жил гэдэг бол маш том тоо. Өнөөдрийн байдлаар бид нэр сүүлчийн ослогоос зөдрөөс хойш 68 хоног одоо ингэ ослогоо ажиллаж байна. За бидний цаашдаа энэ тоогоос өндөрсөх тийм зорилтож ажиллаж байгаа. За Кожо компанийн хувьд бол ажлын байран дээр бид нар ажилчдын аюулгүй байдлыг одоо хангаж ажиллахаар маш өндөр шаардлага тавьж ажилладаг. За энэ ч үүднээсээ бид нар аюулгүй ажиллагааны цаашдын бодлогоос ингэж одоо тодорхойлж ингэж ажилладаг байна. Долоо болохоор дээрх одоо цацрагийн хяналт нь бол байгалийн төвшөнд одоо байгаа нь гэдэг нь бол харагдаж байгаа. Мэдээж 7 хоног болгон 7 хоногт нэг удаа тогтмол хэмжилтийн ажилдгаа. Байгалийн цацраг нь болохоор цацраг гэдэг нь болохоор 120 мм зэвэрт байдаг байгаа. Одоо ингээд та бүхэнд ингээд харуулхад одоо энэ байгаль дээрх цацрын дунд нь одоо ингээд харагдаж байна. Тэгээ мөн гэрээлэгч өргөн компаниудын тусгайлан авсан цэгээс 7 хоногт нэг удаа тавьж одоо цацрын хяналтыг тавин ажилладаг. Ураны хайгуул олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Areva компани орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлд анхаарч иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Мөн иргэдийн оролцоотой байгаль орчныг нөхөн сэргээлт хийх урт хугацаатай төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Казахстан улсад заг хамгаалах төслийг хэрэгжүүлж байгаа туршлагаа Улаанбаатар суманд эхлүүлж тодорхой үр дүнд хүрч байгаа юм байна. Орон нутгтай хамтран ажиллах талаар аймаг, сум, багт орон нутгийн зөвлөлийг байгуулан хамтран ажиллахаар болоод байгаа. Хөрөнгө оруулалтын ажлууд бол хийгдэж байна. Ирэх 2013-14-өөс 17 онд хэрэгжүүлэх төслүүдийн орон нутгийн доктортой хөгжлийг хангах төслүүдийн талаар харилцан ярилцж байгаа. Сум орон нутгийн удирдлагуудаас бол дэд бүтцийн тал дээр хамтран ажиллах саналыг бол ирүүлдэг. Орон нутгийн иргэдээс бас жижиг дунд үйлдвэрийг дэмжих хамтран ажиллаач гэсэн саналууд бас ирүүлдэг. Группийн үндсэн чиглэл бол үндэсний ус, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол гэсэн чиглэлүүдээр одоо төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр түлхүү анхаарч ажилладаг. Орон нутгийн зөвлөл байгуулах орон нутгийн иргэдтэй харилцах одоо баг байгуулагдсанаар одоо компани тухай үнэн зөв мэдээлэл авах тал дээр харьцангуй бас иргэдийн хандлага сайжирч байгаа гэдэг одоо дүгнэлт хийж байгаа. Цаг хөтөлбөр бол ер нь иргэдийн оролцоо их маш идэвхтэй байгаа. Ер нь би хамрагч хамсан тэхийн юмсан гэсэн оролцоо идэвх санаачлага бол их маш өндөр байгаа. Тэгээд энд анхны удаа зохиогдож болохоор 4 багаас 21 багаас 5 хүн нийт 20 хүнийг хамруулсан байгаа. Дараагийн ээлжинд яг энэ эх жилээс үл энэ хөтөлбөрөөр өргөжүүлээд тэгээд өшөө олон хүнийг хамруулах тийм эргэлзэлтэй байна. Энэ жилийн хувьд бол 50000 ширхэг цаг 2 газрыг хамруулна гэж ярьсан. Одоо тэгээд жоохон цаг хугацааны хувьд малчтын одоо манай иргэдийн хувьд жоохон тийм дуршлаг дутмагаас жоохон тийм 2500 орчим цаг ургасан байгаа. Дэлхийн зах зээлд эрчим хүчний хэрэгцээ асар их болж 2050 он гэхэд одоогийнхоос 2 дахин их эрчим хүч шаардлагатай болж байгааг эрдэмтэд хэлж анхааруулсаар байгаа. Нүүрснээс ялгарх хүлэмжийнхээ дэлхийн дулаарлыг бууруулах шаардлага тулгарч байгаа ийм эгзэгтэй үеийг өнөөдөр хүн төрөлхтөн туулж байна. Areva компани Казахстан улсад хоримтлуулсан туршлагаараа Дорлонгов, Сүхбаатар аймагуудах ураны ордуудад байгаль дээлтэй технологиг ашиглахаар эх онд техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах юм.